Аудио үзүүлж байна. Хэрэв та бэлэн бол чихвч зөө. Дэлхийд даяараа цасны хүн, Yeti, Bigfoot гэх мэтээр олон янзаар нэрлэдэг хүн дүрст авраг биетийн тухай домог байдаг. Гэхдээ судлаачдын үзэж байгаагаар хэрв ийм төрлийн амьтан үнэхээр дэлхий дээр байсан бол түүний амьдрах хамгийн боломжтой газар нь Төв Аз, тэр дундаа Монголын говь Алтай уус гэж үздэг. Бид үүнийг алмас гэж нэрлэдэг байлаа. Бидний өвөг дээдэс алмсыг үлгэрийн баатар биш, харин зүгээр л ууланд таардаг энгийн нэг амьтан шиг ярьдаг байж. Тэр байтугай 19-р зууны Монголын судар бичигт хүн гөрөөсийн зургийг зурж үлдээсэн байдаг. Тэгвэл энэ бүхэн зүгээр нэг төсөөлөл үү? Эсвэл бидний хажууханд Неандертал хүн саяхныг хүртэл амьдарч байсан уу? Өнөөдөр бид алмасны тухай хамгийн алдартай, баримттай төвхүүдийг сөхөж, шинжлэх ухаан үүнийг юу гэж тайлбарладгийг олж мэдцгээе. Гэхдээ бид түүхээ эхлэхээс өмнө нэг чухал зүйлийг ялгаж салгах хэрэгтэй. Олон хүн алмсыг Америкийн Bigfoot эсвэл төвдийн цасны хүнтэй холж удаадаг. Гэвч эдгээр нь хоорондоо эрс ялгаатай юм. Америкийн Bigfoot бол асар том биетэй, 3 м хүртэл өндөр, булчинлаг, мич буюу сармагчин төрлийн амьтан гэж тодорхойлогддог. Харин Гималайн Yeti бол цагаан үстэй, баавгайтай, илүү төстэй. Тэгвэл манай Монголын алмас юугаараа онцлог вэ? Алмас бол мич биш, баавгайч биш. Тэр бол хүн юм. Тэдний өндөр нь жирийн хүнтэй ижил 1.7-оос 1.8 м. Гал ашигладаг, заримдаа хувцас өмсдөг. Чулуун зэвсэг хэргэлдэг гэж түүхэнд бичигдсэн байдаг. Тиймээс жирдэмтэд алмсыг амьтан гэхээсэн илүү эртний хүний үлдэгдэл буюу Неандертал хүн байх магадлалтай гэж үздэг байна. Юуны өмнө алмас гэдэг ойлголт хэзээ үүссэн бэ гэдэг чухал. Энэ нь зөвхөн орчин үеийн домог биш юм. Гайхалтай нь энэ тухай хамгийн анхны бичгийн баримт Европт биш, харин манай Төв Азад бүр 15 дугаар зуунд буюу одоогоос 600 жилийн өмнө тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Баварын аялагч Ханс Шилдбергер гэгчээр 1400-аад оны ихээр Монголын Алтан орд улс болон Доглон төмрийн хаант улсад олзлогдсон олон жил амьдарчээ. Тэрээр Европт буцаж очоод бичсэн аяллаа тэмдэглэлдээ ууланд цэцэрлэг хүмүүс амьдардаг. Тэд биеэрээ дүүрэн өстэй. Гэхдээ гар нүүрэн дээрээ өсгүй. Хааны ноёд тэднээс хоёрыг нэг эрэхтэй нэг эмэгтэйг барьж авчираад хаанд бэлэг болгон өгч байхыг би харсан гэжээ. Энэ бол алмсыг чөтгөр шулан биш, харин барьж болдог бодит амьтан гэж бичсэн барууны анхны түүхэн баримт юм. Мөн 18-аас 19-р зууны Монгол төвдийн анагаах ухааны судруудад, жишээ нь анагаах ухааны 4 үндэс номын тайлбар зурагт байгалийн олон төрлийн амьтдыг зурахтан баавгай сармагчин хоёрын дунд хүн гөрөөсийг зэрэгцүүлэн зурсан байдаг. Энэ нь манай өвөг дээдэс үүнийг бодит амьтан гэж үздэг байсныг илтгэж байгаа юм. Тэгвэл яагаад заавал Монгол гэж? Хэрв алмас буюу эртний хүний төрөл өнөөг хүртэл амьд үлдсэн гэж үзвэл дэлхий дээр нуугдаж амьдрахад хамгийн тохиромжтой газар нь Монголын Алтай уулс болон говийн эзгүй бүс нутаг гэж Британий археологч Майра Шакли болон манай нэр дэвтэмтэн академич Бэмбийн эренчнэр таамаглаж байжээ. Учир нь эдгээр газар нь агуу ихтэй, хүний хөлөөс зайдуу, эрстэс уур амьсгалтай тул нууцлаг амьдрахад төгс орчин юм. Тэд алмас баттай байдаг гэж хэлээгүйч байх магадлалтай хамгийн боломжит газар нь энд гэж дүгнсэн байдаг. Алмасны тухай ярихад хамгийн алдартай, бас хамгийн их судлагдсан түүх бол Заанагийн түүх юм. 1850-ад оны үед өнөөгийн Гүрж улсын нэгэн тосгоны анчид ойд нэгэн хачирхалтай эмэгтэйг барьж авчээ. Тэр хүн шиг төрхтэй боловч бие нь тэрчигтэн үсээр бүрхэгдсэн. Хэл яриаггүй маш догшин нэгэн байв. Тосгоных нь түүнийг Заана гэж нэрлээд эхлээд торонд хорж байсан ч сүүлдээ гэршүүлж тосгонд чөлөөтэй явуулдаг болжээ. Хамгийн хачирхалтай нь Заана нутгийн ирчүүдтэй нийлж хэд хэдэн хүүхэд төрүүлсэн гэдэг. Түүний хүүхдүүд нь энгийн хүмүүс шиг өсөж торинсон бөгөөд 20 дугаар зуун хүртэл амьдарчээ. Криптозоологчид Заанаг амьд үлдсэн Неандертал хүн,
Эсвэл жинхэнэ алмас байсан гэж олон жилийн турш итгэж ирсэн. Орчин үеийн генетикийн шинжлэх ухаан энэ нууцыг тайлсан юм. 2000 гаруй онд эрдэмтэд Цаанагийн үр удам болон түүний хүү Хивитийн гавлын яснаас ДНХ авч шинжилжээ. Харин цочирдмор байв. Цаана бол өөр төрлийн зэрлэг хүн биш. Харин 100% орчин үеийн хүн буюу Homo sapiens байсан юм. Яг л бид гэсэн үг шүү дээ. Түүний ген нь зүүн Африкийн бүс нутгийн хүмүүстэй таарч байв. Түүхчид үүнийг магадгүй Османы эзэнт гүрний үед боолжлогдож ирсэн Африк эмэгтэй ууланд оргож зэрлэгшсэн байж болзошгүй гэж тайлбарладаг. Тэгвэл арай ойрын жишээ татъя. 1941 онд Дэлхийн 2 дугаар дайны үеэр болсон гэгддэг нэгэн түүх бий. Зөвлөлтийн армийн дэд хурандаа эмч Карпатиан Кавказын уулархаг бүсэд нэгэн хачирхалтай тагнуулыг үзлэгт оруулжээ. Энэ түүх нь Оросын цасны хүний судалгааны алдартай баримт юм. Цэргүүд ууланд нэгэн с ижигтэй нүцгэн эрийг баривчилсан байв. Карпатианы тэмдэглэлд тэр хүн гэхэд хэцүү байв. Бүх бие нь хүрэн бор үсээр бүрхэгдсэн. Гэхдээ үс нь амьтных шиг биш, хүнийг шиг зөөлөн байсан. Тэр ярьж чадахгүй зөвхөн майглах чимээ гаргаж байв. Харц нь яг л адгуусных шиг хоосон байсан гэж бичжээ. Харамсалтай нь дайны цаг байсан тул түүнийг орогдол эсвэл тагнуул гэж үзэн буудан хороосон гэдэг. Ямар ч гэрэл зураг яс үлдээгүй. Энэ үнэхээр алмас байсан уу эсвэл дайны үед сэтгэл мэдрэлэн саадсан ойд төрсөн цэрэг байв уу? Хэрвээ алмас үнэхээр байдаг бол яагаад өнөөдрийг хүртэл нэгч яс, нэгч тодорхой бичлэг олдохгүй байна вэ? Шинжлэх ухаан үнийг 3 үндсэн шалтгаанаар тайлбарладаг юм. 1. Төөрөгдөл. Монголын говьд ялангуяа алдан ууланд мазаала баавга амьдардаг. Баавгай хойд хоёр хөл дээрэн зогсох үедэн холоос харахад яг л үсрэг хүн шиг харагддаг. Төсөөлөд үзтээ. Оройн бүрэнхэд айдастай явж байгаа хүнд хоёр хөл дээр зогссон баавгай яг л алмас шиг харагдах боломжтой. 2. Pareidolia. Энэ бол хүний тархины онцлог. Бид ер нь ихэвчлэн тодорхойгүй дүрснээс нүүр царай олж харах гээд байдаг юм. Ойн цоорох хадны сүүдэр зэрэг нь хүний тархинд нуугдж буй хүн шиг харагддаг. 3. Relict hominid. Гэхдээ эрдэмтэд бүгдийг үгүйсгээгүй. Саяхан алдан уулсаас Денисовын хүн гэх шин төрлийн эртний хүний улмар олдсон. Тэд Неандер талаас өөр, гэхдээ хүнтэй маш төстэй байж. Зарим судлаачид магадгүй Денисовын хүн эсвэл өөр нэг төрлийн эртний хүн саяхны хүртэл магадгүй 100-аас 200 жилийн өмнө хүртэл цөөн тоогоор амьд үлдсэн байгаад одоо бүрэн устсан байж магадгүй гэж таамагладаг. Алмасны домог нь магадгүй бидний өвөг дээдсийн тэдгээр сүүлчийн хүмүүстэй таарсан дурсамж байхыг үгүйсгэхгүй. Эцсийн дүндэн алмас гэдэг нь одоогоор криптозоологийн нэгэн нууц хэвээр үлдэж байна. Цаанагийн түүх шиг зарим нь шинжлэх ухаанаар няцаагдсан, зарим нь баавгайтай андуурсан тохиолдол байж болно. Гэхдээ монголчууд бид олон зууны турш энэ амьтныг зүгээр нэг чөтгөр шулан биш, харин хүн гөрөөс хэмээн байгалийн нэг хэсэг гэж үзэж ирсэн. Магадгүй тэд үнэхээр оршин байгаад бидний нүднээс далд алздагдсан уулын мухард сүүлчийн өдрүүдэн өнгөрөөж байсан ч юм билүү? Харин та юу гэж бодож байна? Алмас бол зүгээр нэг домог гэж юу? Эсвэл устдаж үгүй болсон хүний нэг төрөл үү? Хэрв танд энэ бичлэг таалагдсан бол лайк тарж сувагтан subscribe хийхээ битгий мартаарай. Дараагийн дугаараараа уулзцгаая.